Гишүүдийн өглөөний амар амгалан айлтгая. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж их сонирхолтой асуудал олон талаас нь харах ёстой. Монголын улс төрийн хөрсөнд соёолдог сорт байна уу, соёолдгүй сорт байна уу гэдэг асуудал байгаа юм. Өөрөө их бодох ёстой асуудал энэ. Дандаа улс төрийн намын хатуу гишүүнчлэлтэй улс оронд энэ ер нь хэр зохицдог заалт юм байна гэж. Нэг зүгээр альва албан тушаалтны эрх хэмжээ үйл ажиллагааны чиглэлийг хуулиар зохицуулдаг. Одоо хууль санаачлагчийн яриад байгаа асуудал яг нарийндан тэр олон намын төлөөллийн жигд хангалт мэтгэлцээний байх энэ нөхцөл итэр бол магадгүй тэр эрх хэмжээ талдаа бийжид сууж байж хэрэгжилт нь илүүтэй гарах болов. Би бол тэр талаас нь хараад байгаа юм. Парламентын засаглалтай улс орнуудад дотор яг энийг аваад хэрэгжилсэн нь тун цөөхөн юм билээ. Хэрвээ энүүнийг аваад хэрэглүүл энэ даргийнхаа цаашдын улс төрийн гэдэг юм уу сонголтынх нь асуудлыг хуулиар нээж өгдөгөө. Тийм тохиолдлууд байна. Гэт энүүнийг ярих асуудлууд нэлээд байгаа юм билээ. Тийм учраас би хилцгийн дэмжээд ажлын хэсэг гараад хилцүүлэгт бэлтгээд тал бүрийнхээ судалгаа юмнууд дээр тулгуурлаад боловсронгуй болгоод ингээд яриад явах нь нэгч буруугүй баг. За зүгээр харин би ганц олзуурхсан юм нь бол улсын хурлын даргыг сонгох асуудал дээр гишүүд бас санал бодлоо илэрхийлэх барих энэ юм нь өнөөдрийн хуулиар бол хаалттай байгаа. Энийг бол нээх ёстой. Үнэхээр ийм зарчим байх ёстой гэдэг ийм санал байгаа юм. Тийм учраас би авах заалт байна, эргэж харж судалгаа тооцоо хийх зүйл байна. Гэхдээ энд явахын тулд хэдүүлээ хилцхийг нь дэмжиж ажлын хэсгээ тал бүрээс төлөөлөл оролцуулж байгуулад тэгээд нэлээ сайн судалж үзээд боловсронгуй болгоод явах ёстой болов гэсэн ийм байр суурьтай байгаа. Түрүү ган төмөр дарга та байр суурь илэрхийлэхгүй юу гэдэг би яг ингэж илэрхийлмээр байна. За. Үг хэллээ.